За сайхны хүртэл ерөнхийдөө би нэг юм жоохон тайван баймаар санагдаад нэг юм хуучны дурсамжтай минут хийгээл ерөн зүгээр амар peaceful байх гээд амар амгалан баймаар байсан хгүй. Тэгээ одоо бол тийм биш те. Ажилдаа орё. Тэ? Ажилдаа орё. Эдитертэй бас нэг ерөнхийдөө бол мэдж байгаа штэ тий. Тэгээ манай эдитер одоо нэг бичлэгэн дээр сууж байгаа. Одоо би энэ бичлэгийг өөрөө өнөөдрийн бичлэг би өөрөө эдитлэх миний өөрөө эдитлэх бичлэг болохгүй юу. Манай эдитер зэрэг бичлэг эдитлээд тэгээд хажуугаар нь зэрэг би бас өөр нэг бичлэгэн дээр давхар ажиллаад ерөнхийдөө тэгэж юу нь яван зав энэ сартаа. Тэгэхээр бас гайгүй олон бичлэг энэ сартаа орох байх гэж бодож байна. Окей тий. Тэгээ өнөөдөр гэх юм бол ер нь өмнө би та нарт нэлээ олон фан төдөж кинонуудыг танилцуулж ирсэн шүү дээ тий. Gonjiam байна. За тэгээ мэдээж Incantation, The Visit, Cannibal Holocaust энэ төр гэл тий. Өнөөдрийн маань кино бас яг эднэр шиг фан төдөж төрлийн киноч гэсэн ямар нэгэн уран зөгнөлт сүнс чөтгөрч юм уу эсвэл нэг тийм үйл явдлын том өргөн цар хүрээ байхгүй. Ер нь зүгээр ихэнх фан төдөж кинонуудаас арай жоохон өөр төрлийн тим аимшигын фан төдөж төрлийн кино байгаа. Ерөөсөө гол дүрийн хоёрхан жүжигчтэй тэгээ угаасаа фан төдөж кино болохоор зураглаач байхгүй гэсэн үг. Найруулагч нь өөрөө шууд нэг дүртэй тоглоод камера бариад явж байгаа. Тэрнээс гадна ердөө 5хан хуудас зохиолтой эхлээд ихэнх үйл явдлаа одоо improvisation буюу импровацаар тухайн нөхцөлдөө тааруулж зохиомжороо газар дээр нь сэтгээд жүжиглж гүйцэтгсэн. Ерөнхийдөө маш минимал хийцтэй жүжиглэлтэн дээрээ суурилсан сүнс чөтгөртэй биш нэг тийм эсрэгээр одоо юу гэмдэ сүнс чөтгөртэй биш угаасаа тэ нэг юм гаждантай алуурчантай ч юм уу сэтгцэн ч юм уу тийм аим шиг нэг аахгүй. Надад бол энэ кино амар таалагдсан. Тэгээ санаа найгуу сонирхолтой санагцсан. Одоо яг ингээл зөвхөн нэг найзаагаа дагуулаад одоо камера авч гарч гараал тэ нэг юм жоохон цуврал алуурчин юм шиг царайтай найзаагаа дагуулж яваал нэг гой зураг авалтаа хийгээд Монголд ингээд хийчиж болохоор кино байгаа байхгүй. Тэгээ би одоо цуврал алуурчин шиг царайтай найзаа явж юм гэхээр одоо хэнийг ч авч явах. За мёг авч явах юм болов. Hi guys. Oh my god. За ямар ч байсан тийм байна да. Тэгээ өнөөдрийн мань дугаартай Star Chips-ийн хамтран ажиллаж байна. Хэдүүлээ богинохон шторк үзчихэд өнөөдрийнхөө бичлэг рүү орё. Өнөөдрийнхөө киноныхоо үйл явдал руу орё. Star. Тэгэхээр кино маань энэ киноны найруулагч буюу Патрик Брайсын тоглосон Аарн гэж залуугийн зураглалаар эхэлдэг. Манай хүн интернетээр өдөрт $1000 цалинтай нэг юм ажлын санал олж аваад тэгээд за би хийе гэд газрын мухарт байрладаг тэр нөгөө ажил олгогчийнхоо гэрлүүн сайхан жолоо барьсан л явж байгаа юм л та. Бөөн явж арай гэж нэг юм нөгөө газараа ирээд хаалгын тогшсон чинь хаалгаа онгойлгодгүй юм. Тэгээ үлээд сууж байхдаа байшингийнх нь хажууханд нэг юм сүх олж хардаг. Тэгээ энэ айгу чухал сүх шүү. За хасаа хараад аваарай. Бодлого машиндаа сууж байхад нөх ажил олгогч буюу Жозеф гэж залуу унширлээ. Жохон гаж жимших хэрнээ айгу сайхан ааштай, айгу цоглог одоо юу гэмдэ айгу өвөрмөц хүн байд юм а. Хамтдаа гэрлүүн ороход хэдүүлээ Жозефийг тархины хорт тавдартай болоод одоо ерөөсөө 2 юм уу 3 сарын настай болсон залуу гэдгийг мэдэж авахаас гадна ер нь яг ямар зорилгоор Аарныг ажилд авсныг нь ойлгож л байгаа юм л да. Эхнэр нь жирэмсэн юм бэлээ. Даанч тэгээд хүүхдээ төрхөөс өмнө манай хүн нас орчих болохоор хүүхдээ том болсныхан дараа өөрийгөө ямар шүү хүн байсан бэ гэдгийг харуулах зорилготой ер нь л зүгээр те ирээдүйн хүүхэдтэй л зориулсан бүтэн өдрийн энгийн влог хийлгүүлэх гэж л байгаа юм бэлээ. За тэгээд шууд цалинг нь гаргаж ирж өгөөд ажилдаа орё гэнгүүтээ 0-д орж нүцгэлээд ваананда ороо суучдیں۔ Тэгээ Аарн гайхаж байгаа шүү дээ те. Яагаад байгаа юм бэ гэсэн чинь хүүтэйгээ хамт усанд орох гэж байна гэд төсөөлийн хүүхдтэйгээ усанд ороод эхэлдэг. Watch the fire. Ингэж солиорж байгаад дараа нь хувцсны шүүгэн дотроо байсан Peach Fuzz гээд догшин чоны маскыг танилцуулаад тэрийгэ зүүнгүүтээ дуулж бүжгэлж мэдгүй ээ юу ч болоод. Бодлого тэр хоёр гэрээсээ гарч уул руу аялал хийгээд дээшээ өгсөж явсаар усан ориглын хажууд нэг юм зүрхэн хэлбэртэй нүх болж хардаг. Тэгснээ яг тэр усан оргил руугаа явж орсноо усанд тоглож байгаад Жозеф айгу creepy заяа ингээд Жозеф дээр нэмэх нь Аарн гэж бичингүүтээ тойруулаад зүрх мөрөх зураа надгийн нэг хадан дээр. Дараа нь дахиад нэг эвгүй юм байдаг нь буцах замдаа хоол идэж байхдаа Жозеф анх Аарныг ирж байхад нь утсан дээрээ нууцаар авсан зурагнуудаа харуулдаг байхгүй юу?
байхгүй байжгаад ирсэн биш. Ерөөсөө л анханасаа нуугдсан байжгаад хаалга энтрийн тогшоод байхад нь албаар гарч очихгүй нууцаар холоос ажиглаа л байгаад байсан болж таарж байгаа. Ар нь бас тэнэг хүн биш шүү дээ. Бүхэл үйлдэлүүд нь улаан дарцаг мандуулаад байсан болохоор оройн буцаж гэрлүүн очихдоо за ингээд мань чин ингээд ер нь харъя дөө буцъя дөө гэд буцахаар шийдэж байгаа. Тэгсэн чин Жозеф за явхаас ч өмнө хоёулаа тэгвэл ганц хундаг виски ууя хөгшөөн гэсэн чин за ганцхан л хундаг ууё гэд дагаад орчдгийн тийм тэнэг хүн биш шүү гэдэг тэр үгээ буцаагаад авлаа. Тэгээ вискиг уудаг байхгүй. Тэгээ вискиг ууж дуусгачаал зүгээр шууд гараа явчихгүй мэдрэл юм шиг нөгөөх нь ингээд чамд хэлэх нэг юм нууц байна гэсэн чинь сонсох гээд ингээд суугаад үлдчихдэг. Камера унтраачхаа камергүүгээр чамд хэлье гэсэн ч гэсэн унтраачлаа гэж худлаа хэлээд камера доош нь харуулж тавьснаар хэдүүлээч гэсэн тэр нууцыг сонсож байгаа байхгүй. Эхнэрийнхээ интернетийн хисторийг нэг удаа шалгасан чинь бөөн амтантай холбоотой нэг тийм биологи хичээл хийж байгаа. Эсвэл одоо амтантай эсвэл амтан хүнтэй ингээ биологи хичээл хийж байгаа Пороро кинонууд л байсан юм байна л та. Тэгээ эхнэр нь ер нь бол амьтанд дуртай байсан юм шиг байгаа юм Жозефийн. Тэгээд нэг удаа Жозеф маскны дэлгүүрээс маск авсан байгаа. Тэр маск нь болохоор нэг өдөр харуулсан Peach Fuzz гэдэг чоны маск гэсэн үг. Тэгээд тэр маска зүүж хагаад шүн эхнэрийгээ унтжахад нь нэг шүн ингэж гарч явангуудаа цонхоороо буцаж авирж ороод эхнэртэйгээ биологи хичээл хийж исэн байлээ. Тэгээ яг тэр явдлаас нь хойш эхнэр нь айгүй аз жаргалтай болоод дахиж тийм Поророоч үзэхэ болцсон гэж байгаа. Тэгээ ерөөсөө ийм л нууц хэлчихсэн билээ. За тэгээд дараа нь Жозеф аль биесээр влогоо дуусгаад Аарн за одоо өстө жинхэнэ явъя гэд явах гэжсэн ч гэсэн ягаад ч юм машиныхан төлхөөр олддоггүй байхгүй. Тэгээ дахиад Жозеф юундаа яарад байгаа юм бэ өгшөө. Одоо угаасаа харанхуй шум төлхөөр чинь олдоход хэцүү шттэ. Тэглээч чи виски ууцсан юм чинь жолоо барьж болохгүй. Тэгэхээр өнөөдөртөө чи эндээ хоноод маргааш архиа гарахаар гэгээтэд хоёулаа төлхөөрийг чинь хайж олъё заа юу гэж шамбажилж жагаад тэгээ Аар угаасаа мал царилчаад үлдэхэр болдгоо. Үлдэж тэгээ ингэж тэр хоёр уужгаад Жозефийг унтсныхан дараа Аар нь утсын нууцаараа унгуудаа эхнэр гэсэн контакт руу залглаа. Тэгээ тэр хүн нь эхнэр нь ч биш Жозефийн охин дүү байхаас гадна энэ лагерийн байшингийнх нь хаягийг ч мэддгүй юм байлээ. Тэгээд ах чинь ингээд тархины хорт авдартай гээ үздэй гэд хэлсэн чинь үгүй ээ тийм юм байхгүй. Ах маань сэтгцийн асуудалтай сэтгцийн өвчтөй хүн шүү. Яг одоо чи наанасаа зуухтаа гэдгийг. Чаавас тэгээ аюулд орцсон байгаа юм байна гэдгээ мэдсэн ч гэсэн машиныхан төлхөр олдохгүй байгаад хаад одоо яаж зугтах вэ? Удалгүй Жозефтэй ч таарад охин дүүтэй чинь би ярьсан. Чи ингээд өвчтөй юм биш үү? Би чамд ингээд туслах уу мослох уу гэд янз бүр юм хэлсэн чинь юу ч хэлэлгүй доод давхар руугаа гүгээ явчихдаг. Stop it. Нэг сони юм гэвэл Аарн зүхтаа чадсан байдаг байхгүй юу? Зүхтаагаад бүр гэртээ хүрээд ирсэн байдгийг. Гэтэ нэг эвгүй юм гэвэл Жозеф тэдний гэрээ хаягийг мэддэг юм шиг байлээ. Шуудангийнх нь хайрцагт нэг юм газар ухаад цогцос болж байгаа бичлэгээ хийгээд үлдээсэн байдаг. Тэгээ бүр ийм юм болоод хахад Аарн тэнэг царайлчаа цагдаа магдаа дуудахгүй зүгээр тоохгүй л өнгөрөөхөөр шийдчихдэг. Маргааш нь дахиад нэг илгэмжирээд нэгээд үдсэн чинь нэг юм чихмэл нохой. За бас ардаа болохоро Жозеф дээр нэмэх нь Аарн үрд гэд тийм бичихтэй. Дотроо болохоор нэг талд нь Жозефийн зураг, нэг талд нь Аарны зурагтай юм зүрхэн хэлбэртэй хүзүүний зүйлтэйгээ явуулсан байдаг. За тэгээд ингэж нэг юм цагдаа руу залгаж байгаа байхгүй Аарн хамаг юмаа хэлээд тэгсэн ч гэсэндээ даанч нөгөө Жозефийн бүтэн нэр мэрийг мэдэхгүй юм байлээ ш тийм дурак чинь. Тэгээд цагдаа нар ингээ хэрэг үүсгэх боломжгүй гэд хэрэг үүсгэж өгдөггүй. Оройн бол угаасаа Аарн нэлээ айхан тодорхой гэрт нь ядж идэл янз бүрийн чимээ гараад хутгаа бариад босох үеэр нь хэдүүлээ Жозеф бүр яг янзын сайхан нууцаар хаалганых нь гадаа ирсэн манай өн рүү нууцаар ширтээ зогсож байгааг олж хардаг. Гэхдээ Аарн бол бүр ерөөсөө анзаарч олж хардгүй юм. Жохон байжгаад унтсныхан дараа ч гэсэн Жозеф гэрт нь орж ирээд камерын асаагаад авцсан бүр нүүр мүрэнд бичснээ. Үснээс нь ягаад ч мэдгүй үснээс нь ингээ хайчлаа байж идэв. Яг хөө тэгээ алаагүй л байдаг л да. Маргааш нь Аарн эсэн мэд сэрээд миний сүүлчийн бичлэг гэсэн CD-г нь олж авангуудаа тоглуулсан чинь нэг тийм хоёулаа саалыг гэж байгаа найз охин шиг нэг сони юм ярьж ийсэн аа. Хоёулаа сүүлчийн удаа нэг уулзаад салах ёс хийя. Би чамайг яахчгүй. Аюулгүй байдлыг чинь хангахын тулд хоёулаа олон хүнтэй ил газар уулзъя гэд уулзах өдөр уулзах газар хоёроо хэлдэг. За бас арайч очихгүй байлгүй дээ гэсэн чинь энэ Аарн гэж нэг ухаанд нь ухан шиг өгцэн ар эргүүцэн төлөг шиг юм үүс нь хазаацаар хүүрэндээ идэгцэн ар малчин очиж уулзахаар шийдчихвэл яах вэ? You stupid. Тэгээ яваад очтой юм аа. Жозеф байдгүй хүлээгээ сууж байгаа. Ямар ч бүр ингээд анзаарах байхгүй заяа тэгснэ. Зүгээр ингээд суугаад Жозеф ингээд ард нь ирцэн заяа нөгөө нэг чоны маск
маска гаргаж зүүгээд ардаасаа сүх гаргаж ирээд бүр амар урт цаг зарцуулж хахад зүгээр аргашаагаа ганц харчихгүй гөлийд суусаар байгаа. Тэгээд алуулнаа. Тэгээ Камерон Жозеф хулгайлцсан киног маань Жозеф одоо өөрөө дуусгаж байгаа нь Арн угаасаа анхных нь хохирогч биш. Тэ шүүгээгээр нь дүүрэн өмнөх хохирогчдын влогууд одоо CD-нүүд байж идэг. Арн одоо тэгээд цуглуулгын шинэ гишүүн болж нэгдэж байгаа гэх юм уу да тий. Арнд бол манай хүн өмнө нь алж исэн хүмүүсээсээ яалтчгүй хамаагүй хайртай байсан юм шиг байлээ. Тэгээ бусдын зүгээр өрөөд тавьсан ирнэ. Арны CD-г л ганцаарнг нь тусдан тавьснаа дээр нь зүрх мөрөх зураа наацтай. Да бас нэг юм нэг талаар нь арай жоохон өөр өнцгөөс харах юм бол нэг юм хөөрхөн романтик киноч гэж ойлгож болохоор л кино үзчихлээ шүү дээ хэдүүлээ гэж нас. За тэгээ өнөөдөр мэмжлэгийн дөрөв өндөрлж гин тэгээ угаасаа гаж кинонуудын бичлэг болохоор цочол мочол тоглохгүй. Та нар ер нь цуврал муурлынхаа ялгааг ойлгодог ч юм уу? Тусдаа 3 цуврал яваад байгаа шүү дээ. Гаж кинонууд, дурсамжтай кинонууд хэр амар вэ? Тэгээ тусдаа өөр интротой тэгээ тэгэнгүүт хэр амар вэ дээр л тэр нөгөө зүгээр биш байлаа. Энэ зүуд бадин бэчнийг гэдэг тэр бүдүүн хүүхд чинь гардаг байхгүй юу? Босод цуврал дээр нь тэр бүдүүн хүүхд явахгүй болонгууд тэр бүдүүн хүүхд авчир буцааж авчир тэрийг яга ашиглахгүй байгаа бити интрогоос л гэдэг байгаа байхгүй. Тэр чин хэр амир вэ цуврал дээр л явдгийн guys. Окей. Calm down. 3 тустай интротой. Гоё штэ. Би тэр 2 интрон дээр амар сэтгэл гаргасан заяа. За тэгээ нэг олон талаа юм яриад идэм аа. За тэгээд өнөөдрийн мэмжлэгийн дөрөв өндөрлж гин хэдүүлээ. Дараагийн хамжлэр тун утахгүй болсон. Одоо би яг имжлэг ингээ хийгээ сууж хаад манай эдитер бас өөр бичлэгээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийн имжлэг орсны дараа баг маргааш ч юм уу эсвэл нөгөөдөр ч юм уу шинэ бичлэг орчин заяа. Тэ. Шинэ бичлэгнүүд is coming. Шинэ бичлэгнүүд is coming, okay? Okay, let's go.